За 7-гийн 464 буюу математикийн 6000 тестээсээ интегралын орлуулах аргаа үргэлжлүүлье. За энийг ингээ харсан чинь синус x cosine x-ээр үржүүр квадратын ялгуур хэрн томьёо харагдаж байгааз. За ямар томьёо юм болоо гэсэн чинь хэрвээ 2-ыг үрчгэн синус x-ийг үрчгэн cosine x гэвэл энэ маань синус 2x-ийн томьёо. Косинус квадрат x-ээс хасган синус квадрат x бол энэ маань косинус 2x-ийн томьёо. За тэгвэл одоо энэ бүгдээр яах юм гэж бодлогоо 2-оор үржүүлээд за 2-ыг үрчэн синус x cosine x гээ би 2-оор үржүүлсэн юм чинь 2-той хувааж өгнө. Буцаа хурагдана гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ арын хэсэг маань cosine квадрат x-ээс хан синус квадрат x. За тэгээ харсан чи энэ маань томьёо юм байна. Энэ бас томьёо юм байна шүү дээ. Тэгэхээр манай интеграл маань юу болох юм гэсэн чинь 2-ны 1-ийг үржих нь эхний энэ цэнхэр өнгөтэй 3 чинь нийлэхээрээ синус 2x-ийн томьёо. Хойдлын хаалтан дотор байгаа 2 чинь нийлэхээрээ косинус 2x-ийн томьёо. За ингээд харсан чинь манайх дахиад томьёо болохоор гоц. Тэгэхээр би нэг дахиад 2-оор үржүүлээд тэгээ 2 тугаач. За бол 2-ыг үржих нь синус 2x үржих нь косинус 2x dx гэж. За 2 үржлээд 2 тухарч ин 2 хураагч шүү дээ тий. Тэгэхээр энэ маань 2-ыг үржин синус x cosine x маань энэ нийлээд энэ томьёо буюу энийг би 4-ний 1-ийг үржих нь интеграл синус 4x-ийн томьёо. Өөрөөр 2x-ийг хэр орчуулж байгаа. За тэнгуэл нөгөө биднээс орлуулах аргаар хийж байгаа бодлого болсон бооз. За яаж орлуулах вэ гэхээрээ 4x орлуулж байгаа гэсэн үг шүү дээ тий. Буюу одоо синус 4x-с интеграл авахар чинь хасах косинус 4x болно. Аргумент x коэффициент 4-дөө бүгдээрээ хуваагаад өгнө. Тэгэд нэмэх нь c. Тэгэхээр энэ маань хасах 16-ны 1-ийг үржих нь косинус 4x нэмэх нь c гэсэн үг. Тэгэхээр хариу нь энэ бахнэ. Хасах буюу e. За 466. За x-ийг үржих нь e-гийн x квадратыг нэмэх нь 4 гэж байна тий. За энд би юуг орлуулах вэ гэхээрээ одоо би эндээс уламжлал авахаар 2x гэд манай x маань гарч ирэх роз. Тэгвэл одоо бүгдээ энийг орлуулсан бид нарт ашигтай байна. x квадратыг нэмэх нь 4 t-г орлуулж. Тэгээ хоёр талаас нь бүгдээ дифференциал авъя. Хоёр талд нь ингээд d үсэг тавьчихж байгаа шүү. Буюу уламжлал авъя гэсэн үг л дээ. За x квадратаас уламжлахаар 2x 4-өөс уламжлахаар 0 гэсэн үг тий. Тэгээд dx нэмэх нь t-гээс уламжлахаар 1 dt. Тэгвэл одоо би x-ийг үржих нь dx-ээр нь юу гэх вэ гэсэн чинь урдаа 2-доо хуваагаад өгч 2-ны 1-ийг үржих нь dt гэсэн үг. За тэгэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь e-гийн x квадратыг нэмэх нь 4 бүгдээр t-г орлуулсан. X-ийг үржих нь dx-ээр нь болохоор 2-ны 1-ийг үржих нь dt гэж тавих нэ. Тэгээ 2-ны 1-ийг хаалтнаас аргаад e-гийн t-гээс интеграл авахаар манайх өөрөө гарна. E-гээс интеграл авахаар өөрөө гардаг цор ганц функц тий нэмэх нь c. Тэгээд одоо бүгдээрээ t-гийнханд юу тавих юм гэсэн чинь x квадратыг нэмэх нь 4-ийг орлуулсан юм чинь энийгээ тавилаа нэмэх нь c. За дараагийнх нь 468. За энэ бодлогыг харсан чинь энэ бол жоохон хэлбэрлэжмаар юм байна тий. Танкс 2x танкс бол синусыг хуваах нь косинус. Тэгээ үржих нь косинус 2x dx гэсэн үг. dx. За энэ хураагтчихна. Тэгэхээр маань 6-г ингээд интегралын гадна тал гаргачих тогтмолтой юм чинь. Тэгэхээр синус 2x үржих нь dx гэдэг ийм интеграл болж байгаа юм ба штэ. За тэгээ энд болохоор бүгдээрээ 2x-ийг орлуулах нь бол илүү хэлбэртэй. За би бичихгүй удаага ер нь бол энэ 2x-ийг t-г орлуулчлаа. Хоёр талд нь бүгдээрээ ингээд d үсэг тавьж байгаа гэсэн үг. Гэт. За 2x-ээс уламжлахаар 2-ыг үржих нь 1 гэсэн үг. Тэгээд dx t-гээс уламжлахаар 1 dt. Тэгэхээр би одоо энэ dx-ийн оронд юу тавих юм бол гэсэн чинь 1 ухаан 2 dt-г орлуулах юм байна гэсэн үг. Тэгэхээр энэ маань 6-г үржих нь синус 2x гэдгийн оронд t-г тавилаа. dx гэдгийн оронд 2-ны 1 dt-г тавилаа. За тэнгуул энэ хоёр хураагдаад 3 гарч тэ. 3-ыг үржих нь синус t dt.
Тэгвэл одоо бүгдээрээ синусээс интеграл авахар чинь хасах косинус гарна. Тэгээд нэмэх нь c. Одоо бүгдээрээ t-гээр юу тавилаа гэхээр косинус 2x гэсэн биш нэмэх нь c. За ингээд зөв хариу нь энэ бахнэ. Өөрөлд нөгөө талаас бүгдээрээ яаж явуулъя гэсэн чинь энийг одоо 6 гүрчгийн синусээс интеграл авахар хасах косинус 2x тэгээ x косинус аргумент 2-т нь хувааж өгч байгаа гэд ингээд тавьж байгаа гэсэн үг те. Яг адилхан гарч байгаа. За 70 болохоор одоо эндээс интеграл авахар бүгдээрээ энд юуг орлуулах юм болоо гэхээр нэг x ах нөгөө хоёрт нь 2x одох юм те. За тэгэхээр эхлэж бас бүгд жоохон ялбарчлаа. За y-ийн хасах 2x гэдэг бол 1-ийг хуваах нь y-ийн 2x гэсэн үг шүү дээ тий. Хасах нь y-ийн 2x. За тэгээ бүгдийн дотроо ижлэхээр өгчээ. Тэгэхээр интеграл y-ийн x-ийг хуваах нь. За энэ y-ийн 2x-ээр ижлэхээр өгөхөөр 1-ээс хасах нь y-ийн 4x болчихно тий. Хуваах нь y-ийн 2x. За эндээсээ зурглаа тэгээд x. За одоо эндээс юу болох юм гэсэн чинь интеграл y-ийн x-ийг хуваах нь. За энэ тус бүрээс нь гарганаа. 1-ээс х нь y-ийн 4x-ээс язуурахгүй. Хуваар дөрөөгөө y-ийн 2x-ээс язуурна гэхээр зэргийг 2 туваач гэсэн үг шүү дээ. Тэгэхээр y-ийн x болчихно. Тэгээд x. За одоо хувааж байгаа юм чинь бүгд хуваар дөрөөгөө y-ийн x мань хөвтрлөгөө үрчигдээд y-ийн x-ээр y-ийн x-ээр үрчлэхээр y-ийн 2x. Хуваах нь 1-ээс х нь y-ийн 4x. Тэгэд x. За одоо бүгдээр орлуулъя. Одоо бүгдээр юуг орлуулах юм бэ гэхээр y-ийн 2x уламж авсан ч өөрөө интеграл авсан ч өөрөө гарч тий. Y-ийн 2x-ээ t-г орлуулж. За тэгээд орлуулж байгаа юм бол хоёр талаас нь бүгдээрээ дифференциал авна тий. Хоёр талаас нь ингээд d хэсэг бичлээ. Y-ийн 2x уламжлахаар өөрөө гараад үрчин давхар функцэн чинь зэргээс нь 2x уламжлахаар 2 тэгээд x. Тэгээс уламжлахаар 1 авлаа. 1 гарна тэгээд d-тэй. Тэгвэл бодоо энд y-ийн 2x-ийг үрчгэн d-ийн оронд юу тавих юм болоо гэхээр энэ 2-тоо хуваагаад өгчин. Тэгэхээр 2-ны 1-ийг үрчгэн d-тэй болох юм биш. За одоо бүгдээр орлуулсан юм харнаа. Тэгэхээр y-ийн 2x-ийг үрчгэн dx гэдгийг нь би юу тавих юм гэсэн чинь 2-ны 1-ийн d-ийг тавина. 2-ны 1-ийн d-тэй. Хуваах нь язгууран дээр 1-ээс х нь y-ийн 2x-ийг t гэж байгаа юм чинь энэ бол 1-ээс хасах нь t-ийн квадрат гэсэн үг тий. За тэгвэл бүгдээрээ санаа. Энд томьёогоо тий. Өөрөлд arc sinus x-ээс уламжлал авахаар 1-ийг хуваах нь 1-ээс х нь x квадрат язгуур дээр юм байдаг. Тэгвэл одоо энэ маань 2-ны 1-ийг үржих нь 1-ийг хуваах нь 1-ээс х нь t квадратаас интеграл авахаар юу болох юм гэсэн чинь энэ маань 2-ны үржих нь arc sinus t. За юм болох юм байна. Одоо t-гээр бүгд юуг авлаа гэж чи t-гээр y-ийн 2x-ийг орлуулсан шин. Тэгэхээр манай хариу нь юу болох юм бэ гэсэн чи яг эцсийн хариу нь 2-ны 1-ийг үржих нь arc sinus y-ийн 2x нэмэх нь x ийм хариу гарах нэ. За тэгэхээр 2-ны 1 нь arc sinus y-ийн 2x нэмэх нь c буй зүй хариу нь y юм байна. За 472. За энийг ингээ харахаар бүгдээр энийг саннаа. 1-ийг хуваах нь 1-д нэмэх нь x квадратаас интеграл авахаар энэ маань arc tanx x интеграл. За гэж чи манайх болохоор арай жоохон өөр хэлбэртэй тий. Тэгэхээр бүгд ижлэгийн хэлбэрт оруулахын тулд 1-ийн dx гэд энэ 1-д нэмэх нь x квадрат авах хэрэгтэй. Тэгэхээр эндээс бүгдээрээ 4-өө 1 болохын тулд 4-ийг хаалтнаас гаргаж. Тэгэхээр ихнийх нь 1 дараагийнх нь 9x квадратыг хуваах нь 4 юм болно. Тэгэхээр 4-ний 1-ийг хаалтнаас гаргаад 1-ийг хуваах нь 1-д нэмэх нь 4-ний 9x квадратаа 2-ны 3x гэж болно тий квадрат. Тэгвэл одоо энэ чинь 1-ийн 1 дээр x квадрат интегралахаар арах танкс гэсэн чинь 1-ийн 1 дээр x гэдгийнх нь манайх нь 2-ны 3x гэж шугам юм бооз. Тэгэхээр өмнөх видеонд тайлбарлсан чигээ би шууд arc tanks 2-ны 3x гэд бичиж болно. Тэгээ бүгдээрээ x коэффициентэд нь буюу манайхаар 2-ны 3 бооз хувааж өгнө гэсэн үг. Нэмэх нь c. За тэгэхээр одоо яах юм гэсэн чинь энэ хоёр маань хураагдаад
2 3-ын 6-ны 1 болоод 6-ны 1-ийг үржих нь арктангас 2-ны 3x нэмэх нь c болох юм байна. Тэгэхээр 6-ны 1-ийг үржих нь арктангас 2-ны 3x нэмэх нь c буюу зөв хариу нь r байна. За 44. За энийг бүгдээ яах юм гэсэн чинь яг нөгөө өмнөх бодсонтой адилхан томьёо болохоор за тэгвэл 2-оор үржүүлээд тэгээд үржүүлсэн 2-той хуваагдах өчтгөр хураагдчих штэ. Тэгэхээр косинус квадрат x-с хан синус квадрат x. Тэгэхээр маань 2-ны 1 үрчин 2-ыг үрчин синус x косинус x маань синус 2x косинус квадрат x-с синус квадрат x-с хаар косинус 2x. За юм болох чинь. За ингээд харсан чи одоо бүгдийн юг орлуулах юм бэ гэсэн чинь косинус x-с уламжлахаар хасах синус гарна. Тэгвэл надаа энэ косинусын уламжлал дээр нэг юм чинь косинус 2x-ээ t гэж орлуулсан зүгээр. За хоёр талаас нь бүгдээрээ ингээд d үсэг буюу хоёр талнаас нь дифференциал авчих гэсэн үг. За тэгэхээр косинусаас уламжлахаар чинь хасах синус 2x болоод үржих нь давхар функцэн чинь бүгдээрээ аргумент 2x-с нь уламжлахаар 2 болчихно. Тэгээд dx. T-гээс уламжлахаар 1 dt болчихно. За тэгвэл одоо би энд синус 2x-ийг үржих нь dx-ийн оронд одоо юуг тавих юм болоо гэхээр хас 2 тугаад өчгөр 1 нь хас 2 dt. За тэгэхээр одоо энд болох юм гэсэн чинь надаа 2-ны 1 байна уу байна. За тэгээ синус 2x-ийг үрж энэ dx шүү нэрэ. Синус 2-ыг үрж энэ dx-ийн оронд болохоор хасах 2-ны 1 үрж энэ dt хуваах нь косинус 2x болохоор t-г орлуулж байна. За тэнгуүл эндээс хасах 4-ний 1-ийг хаалнаас гаргалаа 1 хүн t dt-г тавьчих. Тэгэхээр эндээс хасах 4-ний 1-ийг үрж 1 хүн t гэдэг бол натурал ритм t тэгээд нэмэх нь c. Тэнгуүл хасах 4-ний 1-ийг үрж натурал ритм t-гийн оронд юу тавих юм бэ гэж t-гийн оронд косинус 2x-ийг тавина. Косинус 2x. За яг логарифм нь 90 тавьчих бүдрэг модуль гэдэг байгаа шүү дээ. Нэмэх нь c. За ийм хариу олж харах нэ бүгдээ. Тэгэхээр хасах 4-ний 1 үржин косинус 2x нэмэх нь c буюу зөв хариу нь d хариу. За дахиад 7-гийн 476. За энийг болохоор бүгдээ гişмжлээ харчнаа. 2-ын 3x-с цахныг хуваах нь 2x dx. За гişмжлээ байна. Тэгэхээр 2-ын 3x-ийг хуваах нь 2x, хасах нь 1-ийг хуваах нь 2x dx. За энэ хувааж байгаа чинь зэргүүдийг хаснаа. 3-аас 1-ээс хаар 2-ын 2x болоод хасах нь 1-ийг хуваах нь 2x гэдэг бол 2-ын хасах гэсэн үг. Эндээс интеграл авчихна. За тэгсэн чинь бүгдээрээ a-гийн x зэрэгтээс уламжлахаар a-гийн x-ийг үржих натурал ритм авдаг. Тэгвэл a-гийн x-ээс интеграл авахаар a-гийн x-ийг хуваах нь натурал ритм a. За тэгвэл манайхан чинь a-гийн x гэдэг маань ингээ юу вэ гэж 2-ын 2x шүү дээ. Тэгэхээр 2-ын 2x интеграл авахаар 2-ын 2x-ийг хуваах нь натурал ритм 2 үржих нь x-ийн коэффициент энд 2 байгааз тэгэхээр энэ 2-той хуваагдах гэж байна. Хасах нь 2-ын хасах x гэдэг бол 2-ын хасах x-ийг хуваах нь натурал ритм 2 үржих нь x-ийн коэффициент хасныг байгааз тэрэндээ хуваагдах гэж нөө нэмэх нь c. За одоо жоохон цэгцтэй тавьчих. Тэгэхээр 2-ын 2x-ийг 4x-ийг тавьсан ч болно шүү. Тэгээ 2-ыг үржих нь l-ийн 2 нэмэх нь 1-ийг хуваах нь 2-ын хасах x гэдэг маань хуваар дээр ороод 2x үржих нь l-ийн 2 нэмэх нь c. За ийм хариу гарах юм байна гэсэн үг. За хариугаа яаж тавьсан байна бүгдээр харъя. Тэгэхээр энд болохоор ингэж тавьсан ба штэ. L-ийн 2 хуваараа бүгдээр ингээ хуваарийнх нь 2 дор тийм үү. За энэ хоёрыг хувааж авч зэргүүдийг хасаад 2x-с ханаг буюу зөв хариу нь болохоор энэ r. Өөрөөр энийг яаж тавьсан бэ нэ гэхээр энэ хоёрыг хувааж авч зэргүүдийг хасчихна. x-с ханаг. За тэгээд 1 хүн 2x хүртэр дээр 2-ын хасах x гэж харагдана. Хувааханд хуваард нь хоёуланд нь l-ийн 2 байгаа. Нэмэх нь c гэд r. За даан 478.
За 2 синус урьдчилан. За синусийн үржүүрийн интеграл гэж байхгүй. Тэгэхээр бүгдээрээ синус альфаг үржих нь синус бета гэсэн нэг үржүүрээ нийлбэрлэгод авч болно. 2-1-ийг үржих нь косинус альфасхан бета нэмэх нь шахсах нь косинус альфа дэрхэн бета. Ингээд тус бэрээс нь авч болно. Эсвэл бүгдээрээ энд ажиллах юм гэсэн чинь синус 2х-ийг үржих нь энэ синус 4х шүү дээ. Энийг бүгдээрээ 2 дахин багасгаж болно. Өөрөөр 2-ыг үржих нь синус 2х үржих нь косинус 2х гэд 2 дахин багасгадаг юм байна. Тэгэхээр надад ямар ашигтай тал үүсэж байгаа гэхээр 2-ыг үржих нь синус квадрат 2х үржих нь косинус 2х. За ингээд надад ямар ашигтай гэсэн чинь синусаас уламжлахаар косинус гардаг штэ гэд тэгэхээр орлуулах юмны тодорхой болчин те синус 2х тэгвэл тийг орлуулж. Тэгээ хоёр талаас нь дифференциал авнаа. Хоёр талд нь d хэсэг тавинаа ингээд. Тэгэхээр эндээс синусаас уламжлахаар чинь косинус 2х болоод давхар функцийн чи аргумент 2х-ээс уламжлахаар 2 болоод тэгээд x. Тэгээс уламжлахаар 1-ийг авлаа. Тэгээд dt. За тэгэхээр одоо манайх юу болж таарсан гэсэн чинь 2-ыг хүчин синус квадрат гэж үсгээрээ t квадрат. Тэгээ косинус 2х dx-ийн оронд юу тавих гэж косинус 2х dx-ийн оронд энэ хурдтай 2 гэсэн тооны илүү ам чинь 2 туугч 2-1 dt гэсэн үг. Тэгээ энэ хоёр устдаад интеграл t-ийн квадрат dt. T-ийн квадратаас интеграл авахаар зэрэн дээр нийгэмээ тэрнтэй хуваагдах гэж. Тэгээр бүдэр юу авсан гэсэн чинь синус 2х-ийг авсан. Тэгэхээр синус куб 2х-ийг хуваах нь 3 нэмэх нь c. За тэгэхээр зөв хариу нь энэ ахны. Тэгэхээр манай хариу нь e байна. За 480. За энд байгаа секанс квадрат x гэдэг маань юу илэрхийлж байгаа хэрэг нэгийг хуваах нь косинус квадрат x. Эцнийг хүн косинус квадрат x юуны уламжлал гэж танкс x их. Тэгвэл би 1/4 дээр нэмэх нь танкс x-ээ орлуулчих. Гэт. Тэгээ хоёр талаас нь ингээ уламжлаа. Яг бол 4 чинь тогтмолтой хамж уламжлахаар тэг болж штэ. За тэгэхээр эндээс 4-ийн уламжлал 0, танкс x уламжлал чинь нэгийг ухна косинус квадрат x tdx. Тэгээд аг уламжлал 1 гэдэг. Тэгвэл би одоо эндээс юуг илэрхийлж чадах вэ гэхээр секанс квадрат x чинь нэгийг ухна косинус квадрат x юм байна штэ. Тэгээд нэгийг ухна 4 дээр нэмэх нь танкс x dx гэсэн ийм бодлого шүү дээ манайх. Тэгвэл би одоо энд нэгийг ухна 4 дээр нэмэх нь танкс x аг орлуулсан. За нөгөө үлдсэн нэгийг ухна косинус квадрат x dx-ийн оронд юу гэх гэж бүгдээрээ шууд d-аг тавьчих юм биш. Интеграл d-аг. Тэгвэл нэгийг ухна агаас интегралхаар натурал ритм а нэмэх нь c. Энэ натурал ритм а-гийн оронд бүгдээр юу тавилаа? 4 дээр нэмэх нь танкс x-ийг тавьсан. Тэгэхээр ийм хариу хаахнэ. Тэгэхээр 4 дээр нэмэх нь танкс x нэмэх нь c. Тэгтээ хасахгүй нэмэхтэй байх нь өстой гэхээр b хариу юм байна. За одоо сүүлийнх нь 10 бодох тайлбарлаж. За сүүлийнх нь болохоор гайг бодлого байна. Урбал танкс x нэ секанс квадрат x чинь нэгийг ухна косинус квадрат x гэхгүй юу? Нэг хүн косинус квадрат x чинь танкс x уламжлал. За би нэг өөр аргах жоохтой шууд ингэчээ. Нэг хүн косинус квадрат x чинь танкс x уламжлахгүй юу? Тэгээ би нэг шууд d-гийн ард танкс x гэж тавьчихлаа. Юу гэсэн үг гэхээр d танкс x гэдэг маань нэгийг ухна уламжлахаа нэг хүн косинус квадрат x dx гэсэн үг гоц. За ингэж тавьчихлаа. Одоо ингэчээд энд нь оржуулж байна шүү дээ. Энийг t гэчвэл dt гэсэн үг. T-ээс интеграл хор зэрэн дээр нэмээд тэрнтэй хаваадаг чинь. Одоо t-гийн оронд юу тавих вэ гэсэн чинь бүгдээрээ танкс x-ийг орлуулсан. Тэгэхээр танкс квадрат x-ийг хуваах нь 2 нэмэх нь c. Ингээд зөв хариу нь а хариу бахнэ. Та дуурайгаад яг дандаа яг энэ болгондын арын сондгоонуудыг хийгээд үзээрэй.